Амрын гэрээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За өнөөдөр ярих хэрэг нийслэл хотод үйлдэгдсэн найзынх нь найз гэж танилцуулсан залуу нэг эмэгтэйг өөртөө унтаагүй төлөө хутгалж амьд нь хүрэх шахсан биед нь нэлээд хүнд гэмтэл учруулсан хэрэг байгаа. Тэгээд хоолоо өвдсөн байгаа болохоор гуншиж ярьж магадгүй шүү ойлгоорой. Ярихаасаа өмнө хідэн зүйл бас хэлэх гэсэн. Нэгдүгээрт манай сувг гэмтрэг уйлдаг сэтэл өдөн хатгах төрхирэх хин нэгний хувийн нэр хүндэд халдах гэсэн ямар ч зорилгогүй ярьж байгаа гэмтрэгүүд бүх хүмүүс уншаад харах боломжтой шийдэгсэн хэрэгүүдийг л ярьж байгаа. Тэгээ Монгол улсад маш аимшигтай хэрэгүүд гарч байгаа учраас өөрийнхөө зүгээс чадхаараа урьдчилан сэргийлэх мэдээллийг л хүргэж байгаа төдий. Хоёрдугаарт эмэгтэй юм бэж ийм муухай хэрэг яриха болоош наадхаа устгаач гэсэн сэтгэлүүд ирсэн. Тэгэхээр би устгахгүй цаашдаа ч ярина ярьсаар байх болно. Гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ер нь бол сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэсээр л байна. 3-дугаарт Монголд болсон ийм гэмт хэрэг ярьдаг хүн байдаг. Ер нь гэмт хэрэг ярьдаг зөндөө сувг байдаг штеп хүн дураагаад байгаа мó болооч гэсэн байсан. Надад хүн дураах ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөөрөө хэрэгээ судлаад ярьж байгаа. Гэмт хэргийг зөвхөн нэг хүн л ярина гэсэн тийм хууль дүрм журм байхгүй. Тиймээс иймэрхүү наадхаа яриха болмол хүн дурайлаа эдэргээд хачин юм бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд надад юу ч наалтхаа байсан. Юу ч гэж хэлсэн би ярьсаар л байх болно, ярьсаарч байх болно гэдгээ хэлчихье. Ингээд хэрэг рүүгээ орцгоё. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр урнаа найз залуу сайхнатайгаа хамт байр түрээслэхээр хайж байлаа. Олигтой байр олдохгүй, олдож байгаа байрнууд нь нэлээд үнэтэй эсвэл дандаа 6 сараар 1 жилээр авна гэсэн болохоор мөнгөний боломж муу байсан тул урнаа сайн найз болох Сондрын найз луу Бямба хоёроос төрдөө байр олтлоо та хоёртой хамт ажиллах уу гэд нөгөө хоёр нь ч гэсэн зөвшөөрөөд тэр дөрөв хамт амьдраад хагас сар болсон юм байна. Тэгээ нэг сарын дундуур буюу нэлээд хүүтэн 9 эхэлсэн тачигнаж байсан үеэр Бямба хөдөө орон нутагт байдаг Чимбаг дуудаад Чимба гэдэг нь найз нь. Тэгээ маргааш нь өглөө нь болохоор 8 цагийн үед Бямба Сондор урнаа гурыг байхад Чимба яг хөдөөнөөс ирж таарсан юм байна. Тэгээ шивээс идэр хийдэг гэд өөрийгөө танилцуулаад урнаа хальт мэд мэдчихэд ажил руугаа гараа явсан. Тэгээ урнаа орой 8 цагийн үед ажиллаа дуусаад гэрлүүгээ харьцаа чинь Сондор ажилдаа ажилласаа ирээгүй. Бямба нөгөө хөдөөнөөс ирсэн найз Чимбатайгаа хамт хоол хийж исэн. Тэгээ урнаа тухайн үед хийжсэн хоолноос нь идчихээ чалан дээр орд сад хөвтөжсэн орой 9 цагийн үе болж байсан. Урнааг ороод сад хөвтгч яхад нь бол Бямба урнаагаас минь найз шивээс хэлэх үү манай энд ирсэн байгаа найз шивээс идэр хийдэн штэ гэхэд бол урнаа найз нь өглөө ажилдаа тийм болохоор ундлаа гэж хэлээд орондоо орсон. Үүнээс хойш 3 цагийн дараа буюу шөнийн 12 цаг болж байхад Бямба урнаад хандан миний найз газраасаа босоод орон дээрээ гараад унтчихаа гэж хэлэхэд бол урнаа орлуу гараад унтсан байгаа юм. Тэгтэл удаачгүй гаднаас танихгүй хоёр залуу орж ирэхдээ бас том пивитер хавцаа орж ирсэн болохоор тэрийгэ дөрүүлээ хувааж уцхаагаад нилээд юм хум яриад зарим нь Чимбагаар шивээс хэлгээд нэмж пив авч уугаад ойролцоогоор шөнийн 2 цагт нөгөө нэмэгдэж ирсэн хоёр найз нь бол явлаа гэд явцгаасан. Урнаа бол ерөөсөө тэр дөрөвтөө уугаагүй. Тэгээд найзууд нь явсан болохоор урнаа буцаад орон дээр байсан хүнжил гуйцаа аваад газар ор засан хөвтсөн. Нөгөө хоёр ч гэсэн нилээ ууцсан байсан болохоор унтаж амрах гээд хөвтцгээс юм байна. Бямба бол хөвтөжсөнаа шууд унтаад өгсөн харин Чимба шивээс идэг залуу нь унтахгүй Бямбагийн уцаар нилээн оролдож агаад гэрт нь үлдсэн байсан пивнуудыг ууж дуусгаад нилээн сунсан. Тэгээ Бямбаг унтснаас хойш бараг ганцаараа уцаа оролдоод пив уугаад 30-40 минут суусан гэсэн. Тэгсээ чи гинт урнаагийн хөвтөжсэн газар ирээд хүнжлийг нь сөхөж орж ирснээ шууд бэлхүүс хэсгээр нь 2 удаа тэрвэрэх гэж оролцсон. Тэгээ тухайн үед нь урнаа Чимбат хандаж чи Бямбагийн хажуугаар орж гэвтээ яагаад миний хажууд гэвтээ байгаа юм бэ гэхэд тухайн шивээс чин залуу болвол чи одоо ямар сүртэй юм бэ гэж хэлэхэд урнаа Чимбаг 2 гараараа цээж хэсэг рүү түлхсэн. Тэгсээ чи шууд бор гişтэй хутаг аваад урнаагийн зүүн талын хүзөнд тулган барьж гिचим минь яг одоо хувцаатай л би яг одоо чамтай унтна гэж хэлэхэд урнаа тухайн залууд хандан чи одоо юу яриад байгаа юм би мэдрэл муутай юм уу гэж хэлээд Чимбаг түлхээд хаалга хэсэг рүү явтал ардаас нь Чимба чи бити яваа би одоо чамааг яагч хүү одоо би Бямбагийн хажуугаар ороод унтлаа за гэж хэлэхэд нь бол урнаа арай тайвшраад чи одоо хувцас өмсөд явчих тхүү би чамаас айгаад байна гэхэд за би угаасаа сая буруу зүйл хийсэн одоо би хувцас өмсөд явлаа гэж хэлээд хувцас өмссөн.
Тэгээд урнаа ашгүй явах чаан байна гэж бодоод уцаа орлоод байж байтал гинэт урнаагийн зүүн талын сугны доод хавирга хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгээ шууд хутгаа буцаагаа цугалж авсан. Урнаад тэр үед бүр шоконд ороод гайхаад юу вэ? Хүүе чи яаж байгаа юм бэ? Намайг хутгалчлаа штэ гэж хэлсэн чинь нөгөө Чимба гих залуу чи анханасаа миний үгэнд орсон байсан бол ийм зүйл болохгүй байх байсан гэж хэлснээ уцсныхаа гэрлийг хасаагаад урнаагийн сугандоор буюу хутгалсан газраа хараад яана би юу хийж вэ? Найзаагаа уучлаарай. Чи цагдаад битээ хэлээрэй гэхэд нь урнаа бол надад түргэн дуудаад өг маш яаралтай надаас маш их цус гараад байна гэхэд Чимба Оо чи ямар сүртэй гिचивэ чи зүгээр дээшээ харж хөвтөд пив уу тэгвэл өвчин чинь намдна тэгээд хоёулаа унтъя би өнөөдөр заавал чамтай унтна гэж хэлсэн байгаа юм. Тэг би бүр энийг уншаад шок гайхаад энэ залуучуудаа мэдрэл муутай залуу юм бах таа гэж бодсон. Нэг бол за уучлаарай гэснээ тэгээл дээшээ хараад пив ууч гэж байгаа шиг. Тэгээд нөгөө Чимбаачин бүр хутгалчаад түргэнж дуудахгүй цонх руу ойртоод тамхи татах гэж байхад нь урнаа шууд хаалга руу яваад хажуу талын хаалганд байдаг байрны эзэндээ учир байдлаа хэлээд намайг тэр залуу хутгалчлаа та цагдаа дуудаад өгөөч гэхэд бол тэр хүн цагдаа түргэн дуудаж өгсөн юм лээ. Байрны эзэн гэж сая ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ хэд маань бөөндөө нийтийн байр түрээсэлдэг байсан юм байна. Тэгээ Чимбаа бол энэ боломжийг ашиглаад тэндээс шууд гараад цутж агаад байрныхан цаахан талд байх нарийнхан гэрэлгүй хэсгээр явж байтал нэг эмэгтэй хүнтэй тараад тэгээд нөгөө эмэгтэйг бас үстэж унгаад амийг нь дараад тухайн эмэгтэй эсэргүүцэх үед нь нүүрлүү нь олон удаа зохиж өшөглөж нуруугаар нь жирч агаад гинэт өөрөө цухтаагаад алга болсон. Тэгээ бүр нөгөө эмэгтэй чинь бүр балмагдаад шоконд ороод гайхаад тэдний нийтийн байранд амьдардаг байсан юм лээ тэр эмэгтэй нь бас. Тэгээ байр руугаа арай гэж ороход бол байрных нь хоёр давхарт бөөн цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад тэр эмэгтэйгээс нэг хүн цагаан күрдэгтэй залуу таарсан уу гэж асуухаар нь таарсан сая намайг зодоод цутчлаа гэтэл наад залуу чинь сая хүн хутглаа цутаачлаа гэж хэлсэн байна. Тэг бүр мэдрэл мутаагаа зү зүгээр найз дээрээ ирж юм хум ярьж байснаа. Тэг шууд найзыг нь хүчинт гээ. Тэг нөөх нь эсргүүцээ чинь хутгалснаа чи надтай унтсан бол ийм болохгүй байсан юм эсэ. Тэгснэ бүр цутж их та замдаа таарсан нэг эмэгтэйг зодоод би бүр уншиж байхдаа oh my god би бүр амар гайхсан. Тэгээд нөгөө найз гэдэг байгаа Бимба бол нилээ уудсан төрүүлээд унтаад өгсөн шүү дээ тий. Тэгээд бараг тасарсан байгаа. Тэгээд Бимбаг бол үйлчлэгч Бимбаг үүрийн 5 цаг орчим цэрээсэн. Тэгээд тосоод гайхаад юу болсон идэр гэд нөхцөл байдлыг нь мэдсэн. Тэгээд Бимбагийн найз хүн сандар болохоор тэр өдөр шөнө ажилтай байсан юм байна. Харин урнаагийн найз залуугийн талаар бол мэдээлэл байгаагүй. Ингээд шүүх шинжилгээний ерөнхий газрын 1-р сард хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогч болох урнаагийн биед цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар цээж, хөвлийн хүндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэнгийн 3 дугаар сегмент, бүдүүн гидсний хөндлөн гидсний чацархай гинтээсэн шарах, цээжний зүүн хүндий рүү өрцний шарахаар их хэмжээний эврэлт, элэгний хальсанд орох цус хуралт, цээж, хөвлийн хүнд идэх цусан хураа, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарах гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь эр үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энэхүү гэмтлүүд 8 наснд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан бол сэтгцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр урнаагийн хувьд гэмтэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна босон үйл явдлаас болоод гэмтлийн дараах стресс, түгшилтийн шинжүүд илэрсэн. Мөн Чимба цухтаж явахдаа нэг эмэгтэй хүнийг зодож цохиод цугцсан да. Тэгээ тухайн хохирогч Одно гэх эмэгтэйгээс шүүх шинжилгээний ерөнхий газрын хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Одногийн биед тарих дөргилд зүүн сармууны 4-р хурууны хумсны хууларсан шарах, хамар, дээд уралд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн мөн эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдэг дүгнэлтүүд гарсан. Ингээд гэмтэрэгт холбогдсон этгээд болон Чимбаан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн байна. Чимбаан орон нутагт 8 жил төгссөн, спорт хөдөлгөөн маш сайн хийдэг, ер нь бол нэлээд даруухан их дуу цөвтэй, баргийн хүнтэй юм ярьдаггүй. Тэгээд өргөж авсан ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Ээж нь бол далд төхөж байгаа нэлээд настай хөвшин байдаг талаар гэрч мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд одоо ганц хүн ингээд хот руу явлаа гэсэн чинь хүн амьтан зодоод гэмтэрэгт холбогдсон. Ээж нь бол ирж чадаагүй юм байна лээ. Тэг үнэхээр харамсалтай байна. Ээж нь сонсоод бол угаасаа
үнэхээр хэцүү ах нь бол ойлгомжтой. За эцэст нь шүүхээс Чимбаг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 1 дахь хэсэг заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр занал хийлж, хүчинтгийг завдах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6-р зүйлийн 1 дахь хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гин буруутайд тус тооцож 7 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идэлүүлэх тогтоол гарсан. Мөн иргэний хуулийн 497/505 дахь зүйлд заасны дагуу шүүгдэгч Чимбагаас нийт 9,900,000 төгрөгийг гаргуулж, хохирогч урнаад 6,600,000, хохирогч одноод 3,300,000 төгрөгийг тус олгуулах тогтоол гарчээ. За ямар ч хэсэн ингээд хэрэг дууслаа. Тэгээд бас л үнэхээр харамсалтай хэрэг. Бүр ингээд уншиж байхдаа энэ залуучуудаа мэдрэл муутай болов уу гэж би бүр бодсон. Тэгээд дарих гэдэг зүйл хүнийг үнэхээр аимшигтай аратан болгож чинь. Гэхдээ бас нүг уусан ч гэсэн согтун сохор ухаантай эдэр гэж ярьдэн штий. Энэ хүн болвол мэдээж юу ч ингээд хийсэн зүйлээ олвол бүгдийг санахгүй байна гэж байхгүй. Тэгээд бүр үнэхээр гайхсан. Тэг ямар ч байсан ээж нь бол ирж мэдүүлэг өгч чадаагүй, өөрөө олвол шүүхийн хэлцүүлэгт мэдүүлэгтэй хүртэл бүр мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн байсан. Тэг үнэхээр харамсалтай хэрэг байна. Тэг манайхан арх согтруулах хунданы зүйлийг ер нь бол хэрэглээд хэрэггүй, тааруулж maaруулна гэсэн юм байхгүй. Ер нь бол арх согтруулах хунданы зүйлээс болж маш их гэмтэрэг гарч ийн, хүнийг алж ийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ийн, хайртай хүмүүсээ алдж ийн. Ер нь архинаас олж зөндөөл муухай хэрэгүүд гардаг. Тэг архинаас манайхан татгалзаарэ гэж хэлье. Тэгээд хоолоо өвцөн байгаа болохоор амар их юм ярахаар улмал ингээд сөөгөө тах шиг байна. Тэгээд эцэст нь мэдээж дуусан сонссон та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.